За сургуулийн өмнөх одоо цэцэрлэг за тэгээд ерөнхий боловсролын сургуулийн анги танхимыг будж байгаа будагч бодсонд энэ хорт хавдар үүсгдэг бодис ороод байгаа нь тогтогдсон. Энэгээр будаад байгаа нь тогтогдсон. Стандарт нь байдаг. Энэ манай улсад байдгүй стандарт биш. Энийг оруулж болохгүй гэдэг стандарт нь байдаг, хэрэгждэггүй. Тэгэхээр энийг одоо манай Хүний эрхийн үндэсний комисс мэдээд байдаг. Бид мэдээд байдаг. Сайд нь мэдээд байдаг. Улсын хурлын тогтоол гарч ирсэн энэ чиглэлээр. Одоо бол сургууль орчмын аюулгүй байдлын тухай хуулинд энийг бас яаж эвтийхэн зохицуулах талаар оруулаач гэж сайдаас хүссэн, сайд ажлын хэсэг гаргаад ахлаад ажиллаж байгаа гэсэн. Гэхдээ бид нар одоо энийг ингээд амар хор тавдар яриад энийг ингээд орхиод ээж болмооргүй байгаамаа. За, одоо надад чи 1 минут байгаа юу те? Байгаа юу те? За, Монгол орны унтны усны чанарын үзүүлэлтийг зөвхөн За, мөн хөсгөлөг гишүүнд нэмэлт 1 минут өгье. За, ханган бүсэд 65% нь усныхын 65% нь шаардлага, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, төвийн бүс 48%, зүүн бүс 75%, манай говийн бүс 86%, баруун бүс 68% нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй маа. Тэгэхээр бид нар төрийн ордонд 6 сарын 4-нд усны эрүүл ахуйн үндэсний аюулгүй байдал гэсэн бодлогын хэлцүүлэг хийж байгаа. Энэ дээр би Хүний эрхийн үндэсний комиссоос 37 дугаар тогтоолынхоо хэрэгжилтийн талаар 23 дахь илтгэлдээ усны чанарын талаар эрүүл мэндийн талаар оруулсан илтгэлээ авч тавихыг урьж байна. Баярлалаа.